Дэлхий дээр 7 тэрбум гаруй хүн өглөө бүр өдөр бүр ганцхан сэдвийг бүгдээрээ адилхан сонирхдог. Энэ ямар сэдв гэж бодож байна? Та нэг таах гээд үзтээ. За энэ бол цаг агаар. За бид утасныхаа энэ ганцхан аппликейшнийг хараад гадаа цастай байна уу, бороотой байна уу, салхитай байна уу гэдгийг мэдээд за яг над шиг ингээд бэлтгэлээ базаагаад гардаг. За энээс гадна гал, зууд, ганд, түүмэр гээд байгалийн гамшигт үзэгдлийг бид мартаж болохгүй. Understand it until you actually everything is so dry here. Яг үүн шиг байгалийн гамшигт үзэгдлийг бид яаж урьдчилж мэдэх вэ? За би ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэн дээр ирчээд байна. Энэ бол зайнаас тандан судлах хэлтэс. Тэгэхээр энэ хэлтэс нь гал, ган, түүмэр гээд байгалийн гамшигт үзэгдлийг хиймэл дагуулын тусламжтайгаар ингэж илрүүлдэг ийм хэлтсээ. Тэгэхээр та бүхний энэ сонсож байгаа дуу чимээ бол энэ хиймэл дагуулаас ирсэн мэдээллийг ингээ боловсруулж байгаа хүчирхэг ийм тоног төхөөрөмж компьютеруудын ийм дуу чимээ байна. Тэгэхээр одоо энэ байгалийн гамшигт үзэгдлийг яаж илрүүлдэг, ямар замаар бидэнд хүрдгийг одоо мэдцгээе. За манай байрны дээвэр дээр хиймэл дагуулаас мэдээ хүлээн авах антенн маань байрлаж идэг. За энэ антенныг удирдах байгаа яг хүлээн авахыг хариуцсан компьютер бол одоо энэ харагдаж байна. За энэ компьютер дээр тэр дагуулуудынх нь орж ирэх цагийн хуваарууд байж байна. Тэгээ хаагуур орж ирэх үгээд энэ хамрах хүрээг нь харуулсан байна. Манай Монгол улсын харагдаж байна. Ингээд дагуулууд өргөөшөө 2500 км, уртаашаа 4000 орчим, 3-аас 4000 орчим километрийн ийм нутаг дэвсгэрийг хамраад орж ирдэг юм аа. Дэлхийн бөмбөрцгийг тойроод маш олон тооны хиймэл дагуулууд эргэлдэж байдаг. Эдгээр хиймэл дагуулууд дэлхийг тал талаас нь ажиглан зураг авч дүрс бичлэг хийдэг. За энэ мэдээлэлээ дэлхий дээр байрлах хүлээн авагч антеннууд руу илгээдэг байна. Тэгвэл цаг уурын мэргэжилтнүүд хиймэл дагуулаас ирж байгаа дохио зургийн мэдээллийг боловсруулснаар та бид цаг агаар байгалийн гамшигт үзэгдлийн мэдээллийг урьдчилж мэддэг. Тэр антенн маань нэг л хиймэл дагуулаас авд юм уу? Альсвал олон хиймэл дагуулаас мэдээлэл авд юм болов уу? Антенн маань бол ер нь олон дагуулаас хүлээж авч байгаа. Тэгээ яг одоо бол манад одоо 6 хиймэл дагуулаас хүлээж авч байна. Гэхдээ бид нар яг гол бүтээгдэхүүн олон түмэнд үйлчлэх гол бүтээгдэхүүнүүдээ бол нэг л хиймэл дагуулаар хийж байгаа. За энэ хиймэл дагуулыг маань модис гэж нэрлэдэг. За модис хиймэл дагуул бол дотроо 2 дагуул байгаа. Aquaterra гэдэг 2 дагуул хуваагддаг. За энэ Америкийн нэгдсэн улсын дагуул. Тэгээ мэдээгээ ингээд чөлөөтэй дэлхий рүүгээ цацж байдаг. Тэр манай Монгол улс өөрийн гэсэн хиймэл дагуултай бол өөрсдийнхөө хиймэл дагуулаас мэдээлэл авах уу? Тийм ээ. Одоо орчин үед бид хэрвээ өөрийн дагуул хийлгүүлвэл одоо энэ нэлийн олон жилийн өмнө хөөрцийн модис эдэргээ дагуулаас арай орчин үеийн гой дагуул хийлгээд ялгах чадвар өндөртөө сайн дагуул хийлгээд тэгээд хөөргөөд ашиглаж болох тийм боломж байгаа. Хиймэл дагуулын тусламжтайгаар байгалийн гамшигт үзэгдлээс хэрхэн өөрчлөн сэргийлж болохыг та бид сая харлаа. Хэрвээ хиймэл дагуул байхгүй байсан бол яах байсан бэ? Та нэг бодоод үзээрэй. Дараагийн цувралаар бид сансрын юмаа үргэлжлүүлэн ярих болно.